Сайн уу Библи? Иохан номын гайхамшиг. Бид заадаа цөөрөм. Иохан 5 дугаар бүлэг 1-ээс 18 дугаар ишлэл. Израилийн хот Иерусалимд Бетзада гэх цөөрөм байсан. Бетзада гэдэг үг нь нэгүүлслийн гэр гэсэн утгатай. Энэ газарт эзний тэнгэр элч бууж ирээд усыг хөдлөгдөг бөгөөд энэ үед хамгийн түрүүнд цөөрөмд орсон хүн ямар ч өвчтөй байсан эдгэрнэ гэсэн яриа байдаг. Мэдээж тэнгэр элч хизээ ирж усыг хөдлөх вэ гэдгийг мэдэх аргагүй байлаа. Тиймээс маш олон хүмүүс энэ газрын эргэн тойронд зүгээр л хөвтөд хүлээж байдаг байлаа. Дээрээс нь биеэ хөдлөхөд хэцүү, харааны бэрхшээлтэй хүмүүс, доглон хүмүүс, саажилттай хүмүүс тэр газарт хамгийн түрүүнд орохын тулд хоорондоо өрсөлдөх болдог байв. Өнөөдрийн үгийг харуул удаан хугацааны турш хэвтээгээрээ хүлээсэн бүр 38 жилийн турш өвчтөй байсан нэгэн хүн байсан гэж хэлж байна. Баяр болоход Есүс энэ газар ирээд 38 жилийн турш өвчтөй байсан мөнөө хүнийг харав. Түүний эргэн тойрныг хараад Есүс энэ хүний өвчин удсан гэдгийг мэдээд түүнээс "Чи эдгэрмээр байна уу?" гэж асуув. Мэдээж хэрэг өвчтөн "Тийм ээ, би эдгэрмээр байна" гэж хариулах ёстой. Гэтэл 38 жилийн турш өвчтөй байсан мөнөө хүн их л сонин хариулт хэлв. Ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулж өгөх хүн байдаггүй. Би очсоор байтал өөр хүн эхлээд цөөрөмд орчихдаг юм. Юу чухал болохыг сайн мэдэхгүй байгаа юм шиг байгаа биз? Яг л би энэ эдгэрхээс илүү төрүүлж цөөрөмд орох нь амьдралынх нь зорилго юм шиг. Есүс тийм хүний төлөө цөөрмийн усыг хөдөлгөж өгөх юм уу? Түүнийг өргөөд ус нь хөдөлж буй цөөрөмд оруулж өгөөгүй юм. Зүгээр л өвчтөнд хэвтэж буй дэвсгэрээ аваад алах гэж хэлсэн. Гайхалтай нь тэр хүн Есүсийн үгийг сонсоод өөрийн дэвсгэрээ аваад алхаж чадсан юм. Харин Библи энэ өдрийг амралтын өдөр байсан гэж хэлдэг. Хэсэг фарисей хүмүүс бүхэл бүтэн 38 жилийн турш хөдөлж чадахгүй байсан энэ хүний алхахыг хараад амралтын өдөр суудлаа бариад алхаж болохгүй гэж хэлдэг. Эдгэрсэн хүн "Гүй, 38 жилийн дараа эдгэрсэн миний биеийг та нар харахгүй байна уу?" гэж хэлэх нь байтугай хуулийг зөрчсөн гэдгээ мэдээд самгарцсан уу? Намайг эдгээсэн тэр намайг дэвсгэрээ аваад алхах гэж хэлсэн гэж хэлв. Үүний дараа Есүс сүмд энэ хүнтэй дахин уулзаад илүү муу зүйл чамд тохиолдохгүй тулд дахиж нүгэл бүү үйлд гэж хэлдэг. Тэгтэл эдгээгдсэн хүн юудаачуудыг олж очоод өөрийг нь эдгээсэн нэгэн бол Есүс гэдгийг хэлсэн бөгөөд юудаачууд Есүс гэх хүн амралтын өдрийн хуулийг сахидаггүй гэд Есүсийг зовоож эхлэв. Хүүхдүүдээ, бид гайхамшиг болвол олон хүмүүс Есүст итгэх болно гэж боддогч өнөөдрийн үгийг харуул тийм биш байдаг гэдгийг харж болно. Эдгээгдсэн хүн Есүсийг илчилж юудаачууд Есүс хуулийг зөрчсөн гэж уурлацгаасан. Иохан 1-р бүлгийг харуул гэрэл харанхуйд ирэхэд харанхуй гэрлийг дээлсэнгүй гэж бичигдсэн байдаг. Есүс эдгээгдсэн хүнд дахин нүгэл бүү үйлд гэж хэлсэн нь харанхуйг дээлсэн гэрэл болсон эзнийг дагаа гэсэн үг байсан. Өнөөдрийн үгийг сонссон бид бүгдээрээ гайхамшигыг давж гэрэл болсон Есүсийг дагсан амьдралаар амьдрахыг өрөөж байна.